нөгөө гал дээр нөгөө мөнгөн усаар алт бариулах тэр ажлыг бол голдуу манай ихнэр хийждэг гэсэн л та. Жирэнсэн байхдаа ч гэсэн хүртэл хийдэг л байсан. Биш нэг тоодогчгүй. Тэгсэн чи одоо харин манай охин маань 2 өнгөрч гисэн мөртлөө сууж чаддгүй, бүр ярьж чаддгүй. Тэгээ одоо харахаар нүд талтармар үнэхээр хэцүү байдаг л та. Яг үннийг хэлэхэд ганц манай гэр бүл чинь ингэж хордоог үлдээ. Ер нь бол надтай хамт ажиллаж байсан. Тэгэж мөнгөн усаар алт ориулдаг байсан манай найзууд хүртэл одоо гаран дээгүүр нь улаан амь туурна. Тэгээд өсөн унана. Нүдний нулимс байнга гоожно. Тэгчиж чихэд 5-6 жилийн дараанаас л яг мөнгөн усаар алт ориулж тэр ажил ямар муухай хортой болохыг одоо л мэдэрч эхэлж байгаа байхгүй. Үнэхээр харамсалтай. Үнэхээр одоо бол харамсаад үнэхээр барахгүй. Энэ залуу тохиолдсон амьдралаар бид 2005 онд мөнгөн усны хор аюул Монгол улсад бодитоор нүүрлж эхэлсэн асуудлыг хөндөж байлаа. Үнэндээ тухайн үед мөнгөн усны дархалт үндэсний аюулгүй байдлын асуудал сөхөгдөх хэмжээнд хүрээд байсныг хүлээн зөвшөөрөх хүн тун ховор байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд чухам юу болж өнгөрөв? Юу өрнөв? Юутаач түүхээс өгье. Албан бус их сурвалжаар хуваарай ашигт малтмал олборлагчдын тоо 100 мянгад, алтны үндсэн урд дээр ажилладаг хүмүүсийн тоо 50 мянгад хүрээд байлаа. Чухамын үеэс хуваарай олборлагчид мөнгөн усыг бараг хоол хүнс шиг хэрэгэлдэг болоод байсан юм. Мөнгөн ус нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлөө зогсохгүй 3-аас 4 үе дамжин хордуулгараа тун аюултай бодис. Хуваарай олборлагчид алтны үндсэн урд ашиглаж эхэлснээр мөнгөн усны бохирдолд Монгол орон даяар нэлэнхүйдээ яг л борооны дараах мөг шиг тархсан юм. Төв, Сэлэнг, Дархан уул, Өмнө говь, Дорн говь, Сүхбаатар, Дорнод, Баян хонгор, Ховд, Увс, Баян өлгийгээд олон аймагт хорд бодисын хэрэглээ хурдтай нэмэгдэж байлаа. Тухайн үед хийсэн судалгаагаар 3 сумын нутагт хуваарай алт олборлагчид жилд 500 кг мөнгөн ус хэрэглэснийг тогтоосон гэж боддоо. Минамата буюу төв мэдрэлийн системийн гэмтлийн өвчин анх Япон улсын Минамата хотод онцлогдсон. 1932-оос 1968 онд азиатын хүчлийн үйлдвэр мөнгөн устай хог хаягдлан Минамата хойгт зайлуулдгаас тентхийн ус бохирдсон байна. Мөнгөн усанд хордсон загсыг хүнсэндээ хэрэгэлдэг нутгийн ардууд аюул төвчөнд нэрвэгдхэн тэр. Эцэст нь энэ өвчнийг Минамата хэмээн нэрлсэн түүхтэй. Тэр жилүүдэд Минамата хотын хүмүүс төдийгүй шувууд, гэрийн тэжээвэр амьтдын дунд гаж өвчлөл газар авч байлаа. Дүүнчлэн жирэмсэн эхчүүдээс төв мэдрэлийн системийн согог гажигтай хүүхэд олноор төрсөн гашуун түүх бий. Эндээс та нэг зүйл анзаарв уу? Япончууд тэр үед мөнгөн усаар алт бариулаагүй. Зөвхөн хордсон загас эдснэр хохирсон. Ийм эмгэнэлт гашуун түүхийг бусдад сургамж болгох, Минамата өвчин шаналж яваа хүмүүсийн эрх ашигыг хамгаалах зорилгоор өнөөдрийг хүртэл Японд жил бүр уулзалт зохион байгуулдаг юм байна. Гэтэл манайхан хуваарай ашигт малтмал олборлагчид мөнгөн усыг яаж хэрэглэсэн бэлээ? Энд асар том зөрүү байгаа биз? Чухам ийм учраас өнгөрсөн жилүүдэд өрнсөн түүхэн бид мартаж болохгүй. Хууль бусаар алт олборлагчид хүрээгээ улам бүр тэлсээр байлаа. Тэд улсын хамгаалалттай газрын бүс нутг руу довтолж эхэлсэн. Ганц хоёрхон жишээ татъя. Говийн баг дархан цаасд газарт маш богино хугацаанд хуваарай олборлагч хэдэн зуугаараа цуглаж алтагуулсан хэдэн толгодыг устгаж амьдсан. Говийн аймагуудын 3 сум дэхэд тэр үед өдрийн 100-аар терм ажиллаж байлаа. Үүний хэрээр олон зуун тонн мөнгөн устай шлам газарт тархаж байсан. Гэвч энэ байдалд сумын удирдлагууд ч хяналтынхан ч аль аль нь үнэндээ санаа зовоогүй.
хамгийн гол асуудал бол ерөөсөө энэ тусгай хамгаалтайгаас үүдт юм уу аль эсвэл Монгол улсын хэмжээнд үндсэн орд олборлож байгаа учраас мөнгө ус тээрэм гэх мэт энэ баг зэвсгүүд бол хэрэгэлдэг болсон. За энэ бол маш их хор уршигтай тээрэм бол за бүтэл улсынхаа дараад мөнгө усаар ингэж бариулж маш олон худаг олон газар зэгүүдийг бол нэлээ хор огцуулсан байна. Эрдэмтдийн баталж буугаар мөнгөн уснаас үүдсэн сөрөг үр дагавар Монголд бүр 2004 оноос гараад эхэлчихсэн. Төрөлхийн мэдрэлийн согогтой, саажилттай хүүхдүүд мөнгөн ус ихээр хэрэгэлсэн сумдад төрж байлаа. Энэ асуудал хүн ам цөөтэй Монгол улсын хувьд түгшүүр биш гэж юу? Өлсөж өгөлтэй биш, хордож өгтлэн үр хүүхдийн тэжээ хэмээн химийн бодисонд хордсон эхчүүд ярьж байсан. Мэргэжилтнүүд тэр үед мөнгөн ус хэрэглэдэг хүмүүсийн гэр бүл хүүхдүүдийн шээсэн дэх мөнгөн усны хэмжээ зохих төвшингээс 16 дахин өндөр байгааг тогтоосон. Уг нь энэ асуудалд нэгэн яаралтай анхаарлаа хандуулах цаг болсныг эрдэмтэн судлаачид анхааруулж байсан ч төрийн байгууллагууд чимээгүй өнгөрсөн юм. Өмнө говь Дорногов аймагт хэдхэн жилийн дотор мөнгөн усны хэрэглээ маш эрчимтэй нэмэгдсэн. Тэр үед говийн аймагуудад тархины эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхэд хэдэн арваараа төрнө гэж хэн ч санаагүй. Гэвч зарим эрдэмтдийн хэлж байсан анхааруулга таамаг хоосон байсангүй. Өмнө говь аймгийн зарим суманд төрөлхийн гажигтай хүүхэд хэдэн арваараа төрж эхэлсэн юм. За ер нь бол яг манай суманд гараагүй ч гэсэн энэ мөнгөн усыг нууцаар хэрэгжилж байгаа байдал нь ер нь их хүн ардад ирээдүйн амьдрал маш их хортойгоо нөлөөлж байгаа. Энэ нь юу вэ гэвэл одоо манай Өмнө говь аймагт одоо нэг жишээ байгаа. Энэ нь бол одоо юу гэвэл аав ээж нь хоёулаа гар аргаар алт олборлдог байсан. Үүний улмаас тэрний дундаас гарсан үр хөвгт нь одоо тийм маш их хэрэмдэг, зэрэмдэг асуудалтай тийм хөвгтүүд бол одоо гарч байсан юм юмнууд бол байгаа. Манай сум орон нутагт бол нэг нийтдээ үндсэндээ 6 объект дээр 6 объектын мөнгөн усыг одоо халдваргүйж зөө тээвэрлэж тусгай зориултын зөвшөөрөгдсөн газар угаах тийм ажил явагдсан байгаа. Энэ өрөвдмөр бяцхан амьтны зургийг та харж байна. Зүрх нь цээжин дээр ил байралтай төржээ. Нүд халтрэм зүрх зүсэгдэм ийм эмгэнэлтэй байдалд хүргэсэн буруутан хэн гэж та бодож байна? Харамсалтай нь дэндүү олон буруутан гарч ирнэ. Байгаль дэлхий хэлмэл яриад яваад байгаа. Яг хөө байгаль дэлхийг бол ярих ёстой. Гэхдээ энд яхааргүй нэг хүний амьдрал бат давхар яваад байна л да. Тэ. Охин маань уулна болцсон байсан. Тэгээд 4 өнгөрөөд хөөрхөн тийм юм түшээд бас явдаг болцсон байсан. Тэгээд одоо ингэ бодоод байхад алтны хараалч гэдэг юм одоо юу гэдэг юм. Алтнаас олдсон мөнгө ерөөсөө мөнгө олдоггүй гэдэг яг үний юм байлээ. Хитний охиндоо зарцуулсан ч гэсэн охин маань одоо байхгүй. Тухайн үед 2008 оны эхний 4 сарын 15-ны байдлаар Өмнө говь аймгийн нэгдсэн эмнэлэгт гаж төрөлтийн тоо 8 төрсөн. 8 хүүхэд одоо өөрөөр хэлбэл гаж төрсөн. Энэ гаж төрсөн хүүхдүүдийг аваад үзэхээр зэрэг ийм хавсарсан гажигтай тохиолдлууд бол их төрж байсан. За үүнийг бид өхөн бас
шалтгаан нөхцөлийн тодорхойлуулах. За юунаас болж энэ гаж төрөлд одоо төрөх, энэ олонтой төрөх болов гэдэг юм шалтгаан нөхцөлийг тодорхойлуулахаар эрүүл мэндийн газар, өмчлөлийн ерөнхий газар гэдэг цэвэрлэлийн ерөнхий газар гэдэг олон төрлийн холбогдох байгууллагууд бол уламжилж байсан. Тэгээд ер нь тухайн үед бол бас яг гаж төрөлд ихсэх хандлагатай байсан учраас бид бас энэ алхад бүртгийг зэгслэх энэ хэн шалгалтын тоо бол их идэвхтэй ирчимжиж хийгдсэн. Өнөөдрийн байдлаар бол Өмнөг аймагт алт толборлолт бол үнэстэй байхгүй байна гэж хэлгээд зөвхөн Хэдий хожимдсан ч төр засаг химийн бодисоор хордсон нутгуудаа санаа тавилаа. Засгийн газар 2007 оны 11-р сард мөнгөн усыг импортлох болон ашиглахыг хориглох шийдвэр гаргасан. Үүний дагуу мөнгөн ус хэрэглэдэг нийт 247 термийг хурааж, хяналт шалгалтын бүрэн бүрэлдэхүүнээр хэдэн сар ажилласан. Эхний шалгалтаар л хорд бодисын тархалд байгаль орчин хүний эрүүл мэндэд учруулах төвшин гамшигын хэмжээнд хүрсэнийг баталж байсан юм. Юутачийн арга хэмжээний хүрээнд мөнгөн усны тархалд зогсох нөхцөл бүрдсэн гэж болно. Гэвч Монголын төр хөдрийн термийг хурааж импортыг хориглосноор химийн хорт бодисын хэрэглээг хазаарлаж чадсангүй. Угтаа бол энэ шийдвэр зөвхөн ил цагаан хэрэглээг зогсоосон арга хэмжээ болоод байна. Одоо нэгэнт бид нар өнөөдөр гараар алт толгуурлах үйл ажиллагаа явагдсаар байгаа учраас энэ химийн бохирдлын аюулаас бол одоо сэргийлэх ажлыг орон нутгийн төвшөнд, засаг захиргааны төвшөнд орон нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагчид бол онцгойрон анхаарч хяналт тавих шаардлагатай. 6 аймгийн 87 суманд бид нар одоо 122 мянган куб метр шороог цэвэрлж саармагж болсон байгаа. Өөрөөр хэлбэл энэ мөнгийг одоо бид нар өөр зүйл зарцуулсан бол одоо ашигтай зүйл хийж явах хэрэгтэй. Энэ бол алдагдал болж өөрч байгаа юм л да. Тиймээс цаашаа ч гэсэн бид нар ийм асуудал гаргахгүй байх. За нөгөө талаасаа бол бид нар энэ судалгааныхаа ажлыг эрчимжүүлж бас 50 оны дунд үед гарсан одоо бороо голын бохирдол гэх мэт өмнө хийгдсэн томоохон бохирдол дээр бол засгийн газар зардлыг нь тооцож бас сарамжуулах ажлыг бол үргэлжлүүлэх хийнэ. Хуваарь алт толборлагчид химийн хорт бодисыг замбраагүй хэрэглэснээр өөрсдөө төдийгүй бусдын эрүүл мэндийг золиослсон гэхэд болно. Татвар төлөгчдийн халаасыг дэд давхаргасан. Мөнгөн ус цианид натраар бохирдсон газрыг цэвэрлэхэд улсын төсвөөс 3 тэрбум гаруй төгрөг зарцуулж билээ. Олон улсын байгууллагуудын хандив тусламжийн мөнгөн дүнг үүн дээр нэмэгдэл бүр талиж өг. Мөнгөн устай исламыг хоригжуулах төслийг Чех улсын нэгэн компани гүйцэтгсэн. Тус компани энэ үеэр 100 хүртэл килограмм мөнгөн ус ялган авсан байна. Харин сүүлд нь Чехийн мэргэжилтнүүд биднийг тэнд мөнгөн устай исламыг цэвэршүүлж хоригжуулж байхад хуваарь алт толборлагчид хажууханд нь хэрэглэсээр байсан хамгийн харамсалтай байлаа хэмээн ярьсан байна. Хортой аюултай гэдгийг мэдсээр атлаа. Үр дагавар нь нүдэнд харагдаж, биед мэдрэгдэж эхлээд байхад яагаад тэд салж чадахгүй байв? Өнөөдөр идэх хоолноос илүү эрүүл мэнд, үр хүүхдийн ирээдүйн амьдрал чухал гэдгийг ойлгохгүй байгааг нь зөвтгөх хувилбар үнэндээ олдохгүй байна. Үндсэн орд дээр ажилладаг хүмүүс мөнгө нь байвал мөнгөн усаар гажигдах зовлонгууд. Энэ бизнес хэдийнэ цөөн тооны чэнжүүдийн гарт оржээ. Хятадаас хулгаагаар оруулж ирдэг бүлэг, цааш нь дамжуулдаг чэнжүүд, хуваарь алт толборлагчдад жижиглэн худалддаг сүлжээнийхэн гээд бүх зүйл нарийн чанд зохион байгуулалтанд орчихсон байна. Хэдийгээр хуулиар хоригдсон ч энэ бизнес хил гайлын хяналтаас холуур тойрч чадж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Баримт сүхий. Баян-Хонгор аймгийн төвийн нэгэн айлын хашаанаас 55 шуудаа хөдрийн чулуу, 2 кг мөнгөн ус илэрсэн удаатай. 200 г мөнгөн усаар 110 г алт ялган авдаг гэж боддог.
Тэгэхээр ийм хэмжээний мөнгөн усаар хэдий хэрийн хөрс газрыг бохирдуулж, үүний хэрээр хичнээн хүн амьтан хордохыг тооцож болох юм. Түүнчлэн шалгалтын явцад тухайн айлын хүмүүст шинжилгээ хийхэд мөнгөн усанд хордсныг тогтоосон. Ганц удаагийн гинтийн шалгалтаар л энэ хорт бодис Монголд хэрхэн тархсныг гэрчилсэн баримт энэ байлаа. Япончууд Минамато хойгийн мөнгөн усанд бохирдсон талбайг цэвэрлэхэд 30 орчим жил зарцуулжээ. Хамгийн сүүлтийсэн судалгаагаар хохирогчдод өгсөн нөхөн төлбөр болон нөхөн сэргээ цэвэршүүлэхэд зарцуулсан зардал нийт 3 тэрбум долларт хүрсэн байна. Ингээд бодоход мөнгөн усыг шүүж цэвэрлэхэд урт хугацаа, дээр нь асар их хөрөнгө шаардагдж байгаа биз? Тэгээд одоо энээс өөр нэг хатар хийж чадах юм байхгүй юм ч одоо өөр яавал гэж тийм. Ямар хулгай хийлтэй юм биш. Сургууль соёл төгссөн ч биш. Хулгай хийгээгүй их юм гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ яг сүүлийн үед бол нэг хатар юу байхгүй байгаа шүү дээ. Мөнгө усаар бол нэг хатар барилахгүй байгаа шүү дээ. Бид нар тэгээд зарим үед бол яа харахгүй нэг юм байдаг л та. Юм бол байна. Араад ирсэн шүү. Эгэ. Багаж. Гатнаг удаагүй юм тий. Бор нуурын хуваарийн алт олборлагч иргэд өөрсдийн санаачлагаар мөнгөн усгүй технологиг нэвтрүүлэх санал гаргаж, төр засаг, Швейцарын хөгжлийн агентлагт хандаж дэмжлэг тусалцаа хүссэн байна. Ингэснээр тогтвортой bijил уурхай төслөөс дэмжлэг аван одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэхүү 2009 онд Төв аймгийн Бор нуур суманд мөнгөн усгүй технологи бүхий хөдөр баяжуулах цех барьж ашиглалтанд оруулсан явдал нь Монголын бичил уурхайн салбарт гарсан хамгийн гол ажлуудын нэг болсон гэж болно. Энэ бол яа харахгүй дэвшил юм. Энэ цех нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй. Мөнгөн үсээ цианатыг ашигладгүйгээр онцлог. Түүнчлэн энд Сэлэнг, Баянхонгор, Өмнөговь, Булган, Төв, Говьалтай аймагуудын үндсэн ордны бичил уурхайчид хүдрээ баяжуулж орлого олох боломжтой болсон. Угтаа бол дэлхийн хэмжээнд ч энэ цех ийм төрлийн анхны үйлдвэрт тооцогдож байна. Бид нэр хамаа нэртэй терм байгуулж авсан. Одоо хүдрийг баяжуулах, яг алтаа гаргаж авах, мөнгө авах. Би бол хэлэхэд сумын бараг бүх хүмүүсийн 80 орчим хувь нь уулнаас хараад өгөөдөө ямар ч уулнаас шишиг хүртдэг гэж ойлгодог. Бид нэр энэ жилээс улаан авчил терм дээр явсан. Терм дээр бас хүмүүс тодорхой хэмжээний хүмүүс ажилтаа бас болчихж байгаа байхгүй. Нөхөрлөлд ороод ингээд ажиллаж яваад байгаа тийм шигтэй тал нь тийм байна л хуйлтай холбоотой бүгд төвдлөхэд одоо энд нэлээд олон хүн ажилтаа болж байна. Тэгэл бүх толгоос эмэгтэйчүүд ямар олон тэрэн дээр ажиллаж байна те. Уг нь бичил уурхай эрхлэх зөвшөөрлийг хуулиар хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ алтны үндсэн ордод мөнгөн ус, цианид натрий зэрэг аюултай бодис ашиглахыг хэдэн хүн нийлсэн нөхөрлөлийн бүлэгэл даатгаж болохгүй нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор хүдрийн термээ хураалгасан хуваарийн алт олборлогчид уур нүдүүр ашиглан мөнгөн усыг гэр орондоо нууцаар хэрглэж байна. Авчирсан хүдрээ одоо мөнгөн усаар хортоо нөхцөлд одоо боловсруулж гэртээ буюу одоо өрөвтэй хажууд одоо алтыг гаргаж авдаг гэсэн бол одоо энэ Швейцарын хөгжлийн агентлагийн одоо дэмжлэгтэйгээр
засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан энэ хөө цэг маань одоо хоргоо одоо мөнгө өсөхгүй тий тэр технологиор одоо өдрийг боловсруулж гардагаараа хамгийн их давуу талтай эрүүл мэндэд маш одоо сайн одоо нөлөөллийг үзүүлж чадж байгаа. Гараараа ашигт мэлтмэл олборлож ингээд бол биднээс хүнд бэрхшээл бол айгүй их байсан. Яагаад гэвэл өөрсдөө одоо чулуугаа хацраад гэр орон одоо янз бүрийн голлын хөвөө өнтер авчиж угаагаад мөнгөсөр угаагаад тийм хортой юм хэрглэж одоо бас тэгээд байгаль орчинд өөрийнхөө хувь хүмүүст ч гэсэн хор нөлөөтэй юм хэрглэжсэн. Энэ цех байгуулагдсанаар бол биднес бол төвдөрсний газар тэгээ мөнгө усгүй тэгэл чулуугаа авцраад энэ чинь юунда терминдээ оруулаад ширээн дээр бүлгэл алтаа аваад лабораторид тушаагаад биднес бол одоо ерөөс нэг л чулуугаа авчирчих юм бол нэг дор үйл ажиллагаа яваад тэгэл мөнгө аваад биднес гэртээ айдаг тийм л үйл ажиллагаатай болсон. Үнэндээ бид хичнээн хориод ухуулаад энэ хэрэглээг таслан зогсоож чадахгүй. Тэгэхээр химийн бодис хэрэгэлдэггүй байгаль орчинд хоргүй технологитой ийм нэгдсэн цехийг төвлөрсөн гол газруудаа барьж ажиллавал мөнгөн усны хэрэглээг зогсоох нэг арга болох учиртай. Хамгийн гол нь энэ асуудлыг төр засаг бодлогоор дэмжиж яагаад болохгүй гэж. Горн нууртаа баяжуулах цех барьснаар Монгол орны хэмжээнд одоо байгаа тэр хэрэгцээ шаардлага бүрэн дүүрэн хангагдчих байгаа юм биш ээ. Монголын одоо 19 бараг 20 шахуу аймагт бичил уурхай эрхлэгчид олон цөөн тоогоор үйл ажиллагаа явуулж байна. Тэр олон иргэдэд хүрч ажиллах хэрэгцээ шаардлага өнөөдөр байна. За нөгөө тэгвэр Горн нуурын цех ашиглалтанд орж үйл ажиллагаагаа явуулснаар мөнгөн ус болон бусад одоо химийн хорт бодисыг ашиглах явдал бүрэн зогсчихсон хаагдчихсан юм бас биш ээ. Бид одоо асуудал бодиттой хандах ёстой. Орон нутагт мөнгөн усыг их бага хэмжээгээр хэрэглэх явдал байсаар л байна. Тэр нь мэдээж хууль журам гарсан учраас даалд орчихсон байгаа юм. Тэгэхээр энэ аимшигтэй одоо хорт бодисыг Монгол орны одоо бичил уурхайчдын амьдралаас игнэгт одоо зайлуулах ёстой л доо. Энэ утгаар бид цаашдаа төсөл идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Гэхдээ ганц төслийн одоо хүчин чадлаар энийг үл шийдэх асуудал биш ээ. Энэ дээр орон нутгийн төр захиргааны байгууллагын идэвхтэй оролцоо, дэмжлэг тусалцаа, хамтч ажиллагаа маш чухал байгаа юм. Монголд төв мэдрэлийн системийн совг гажигтай ээрч гацдаг хөл гарн саажилттай хүүхдүүд хэдийнэ төрөөд эхэлчихсэн. Одоо мэдэгдээд байгаагийн цаана хэдэн хүн энэ өвчнөд шаналж хичнээн хүүхэд мөнгөн усанд хордсныг цаашид хэд болж нэмэгдэхийг хэлж мэдэхгүй юм. Цэн алтны төлөөсөнд Монголын ард түмэн хойч үе бяцхан хүүхдүүд золиослогдсоор байна. Одоо хатна хамгийн хэцүү нэг л юм бэ. Манай ихнэр одоо жирэмсэн 4 сартай. Миний хамгийн хүсэж байгаа юм юу гэхээр одоо энэ хүүхэд маань эрүүл төрөөс. Эрүүл төрөөсөө л би аягүй хүсэж байна. Тэгэл одоо дэлбэрч байна да. Эрүүл төрөөс. Эхнэр өтөрийн хамгийн их хүсдэг юм тийм эрүүл төрөөс. Энд чинь бидний өөр удам шүү дээ.
Бүр удаа шүү дээ. Бүр удаа шүү дээ. Бүр удаа.